Эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ жилийн сар тохиожууд бол та нартай нэгэн чухал мэдээг дуулгая. Unitel-ийнхний зүгээс Unitel аппликейшндаа зөвхөн таны хэрэглээнд тохирсон шинэ жилийн дата багц гаргасан байна. Та энэхүү шинэ жилийн дата багцыг авснаар олон сонирхолтой бэлгийн эзэн болох боломжтойг боддоо. Дата авах бүр бэлгтэй гэж байгаа. Гадаад дайдлах эрх, iPhone 17, Samsung S26, PlayStation 5, зурагт мөн бусад мобайл бэлгүүдгээд маш олон онцлог бэлгүүдээс сожих боломжтой тул та нар маань шинэ жилийн багцаа амжиж аваарай. Тийм. Шинэ жилийн багцаа яаж авах вэ гэвэл Unitel аппликейшн руугаа нэвтрээд бэлгээ нэг их баннер дээр дарахад танд зориулсан шинэ жилийн илүү сайн нөхцөлтэй дата багцууд гарч ирнэ. Мэдээж бэлгтэй. Бэлгийн танилцуулгууд ч гэсэн харагдах болно. Апа нэгэд бэлгээ нэ. Өнөөдөр бид Францын алдар зохиолч Виктор Хьюгогийн бүтээлээс сэдвүүлсэн Les Miserables нэртэй 2012 онд бүтээгдсэн дүрс зургийн гайхамшиг бүхий уран тансаг киног тайлбарлан хүрэхээр бэлтлээ. Энэ киноны зохиол болон гол дүрүүдийн сонголтоо угаасаа ярих зүйл байхгүй. Hugh Jackman, Anne Hathaway, Eddie Redmayne гэх мэтчлэн Холливуудын бөөн сор жүжигчид дээрээс нь мюзикл учраас энэ хэд маань бүгд дуулах хавьяастайг боддоо. Ингээд бүгдээрээ энэхүү он сонирхолтой адал явдал сонгодог бүтээлийнхээ учрыг тайлахаар кинонд орцгоё. 1815 он Франц улс Жавер гэх нэртэй шоронгийн харгалзагч асар том хөлөг онгоцыг олсоор чирч хөдлөх хэдэн зуун хориглолуудыг харгалзан зогсноо. Дээр үед гэмт хэрэгүүлсэн хориглолуудаар иймэрхүү хүн төлбөр эрхлүүлдэг байж л дээ. За тэгээд хөлөг онгоц хөдлөх ажил овооны гэм дуусч хориглолууд цуваагаараа явах гэж байтал харгалзагч Жавер нэг хориглолын дугаарыг дуудснаа хөлөг онгоцны амар хүнд далбааны шонг зүүж авчиргээд тушаалаа. Гэтэл өнөө хориглол нь бүхнийг гайхшруулж нөгөө амар хүнд гуалмуудыг мөрөн дээр өргөөд цагдаагийн дэргэд авчиад хаждаг нь да. Нөгөө харгалзагч нь одоо түүний бэр чадлыг гайхсан ч нүүрэн дээрээ нэг хил харуулсангүй. Бодлого Жан Вальжан гэх энэ хоригдолд цоллогдох хугацаа болсон ч гэсэн байнгын хараа яналтанд байна. Өөрийн нэрээ ашиглахгүй зөвхөн хоригдын дугаараараа дуудуулж амьдрна. Өөрийг нь хоригдол байсныг нотлох бичгийг биеэсээ салгаж болохгүй өдөргээд ямар ч жирийн хүн амьдрах боломжгүй нөхцөл тулгачдаг болтой. Тэгэд энэ Жан Вальжан гэх хоригдол маань ийм хөв тайлантай ноцтой гэмт хэрэг үйлцсэн болов гэхээр бас үгүй юм шиг байгаамаа. 19 жилийн өмнө ихчийнхээ өлбөрч өгөх гэж хүүхдүүд ердөөнийг муу талхны өд суулгаж өгөх гэж байгаад шоронд орсон байвал яах вэ? Үүнээс улбалаад 5 жилийн ял авч дээр нэмээд хэд хэдэн удаа орох үйлдэл хийсэн тул ялан нэмэгдээд ийм удаан хугацааг шоронд сууж өнгөрүүлжээ. Ингээд энэ олон жилийн дараа сайн нэг юм харна гарах нэ гэж бодож байтал насан туршдаа хоригдлоороо дуудуулж тэнсэн хараалцах нөхцөлтэй явна гэдэг нь даанч гутамшигтай. Дээрээс нөгөө шоронд суусныг нь нотлох бичиг баримтаа үзүүлж нийгмийн харилцаанд орох ёстой байдаг бөгөөд зөрчил бараг дахиад шоронд татах юм бах уу. Ер нь тэгээд туйл цаас нэрийн доор ядарсан хүмүүсийг туйлдуулдаг цүүн цаг үе хийсэн бололтой. Мань хүнч дуртай дургу нөгөө цаасыг нь өөртлөөд альфийн урууны тосгодоор тэнүүлж чигэлдэг. За тэгээд хүн амтан таарангуудаа нөгөө тэнсэн хараалцах бичгийг нь олж хараад ер нь нүүр өгөхгүй ажиллаж авахгүй хот тосгоноор л аюултай хүмүүст тандаж хөөж туугаад халгаадгүй. Бүр айлын хашааны нөмөрт хоног төрүүлэх гэсэн ч хөөгдөд дуслаа. Арга бараад нэг сүмийн үүдэнд нуугдах гээд унтаж байтал нэгэн санваартан түүнийг олоод харчлаа. Дахиад л хөөгдөж тугдах юм болов гэсэн харин нөгөө санваартан их хиндрэнгүй байсан бололтой. Түүнийг халуун хоол ундаар дайлж бүр өрөө гаргаж өгөөд хонуулахар бол. Санваартан түүнд сайхан сэтгэлээр хандсан ч түүнд хоол унд төхөлж байгаа гэлмээ бол айгүй ой гутсан шинжтэй ер нь янз өгсөнгүй. Гэтэл хамаг хүн амт унтсны дараа Жан Вальжангой сүмийн хамаг мөнгөн эдлүүдийг хулгайлаад орон цогтож байгаа харагдана. Мань нэр бол сайн хүн байдаг гэдэгт итгэхээ аль хэдийн болсон бөгөөд хэн нэгэн хитрхи сайхан хандаж байгаа бол цаанаа ямар нэгэн далд санаа агуулсан байж таараа гэж бодсон уу яасан ямартай буруу сэргэлэн зандаа дийлцсэн байдаг. За маргааш нарийн цагдаа нар Жан Вальжаныг ядгамгүй олж баривчлаад тулгаасан эд зүйлстэй сүмийнх нь гардуулдаг. Гэтэл нөгөө санвартангой түүнийг өмгөөж өнөөх мөнгөн сав суулгыг өөрийн зүгээс бэлэг болгон өгсөн хэмээн худлаа мэдүүлэг өгч бүр дээрэс нь нэлээд үнэтэй байрын хоёр лааны суурь нэмээд өгчлөө шүү. Цагдаа нарыг аргалж явуулсныга дараа санвартан Жан Вальжан тандан хэлж байгаа. Наад мөнгөн эд зүйлсээ чи бүр аваа. Зарж борлуулад мөнгө олдгосноо яад гэсэн ямар ч байсан ёс зүйтэй нэр төртэй амьдралаар замна. Үүнийг бурхны бэлэг гэж бодоорой. Хэмээн айлдаж итгэл найдвар нь тартагтаа тулсан түүнд сайхан сэтгэлээр хандан дахин шинээр амьдрах урам зориг хайрладаг. Ийхүү улгаа ихээс өөр зүйл мэддэггүй байсан Жан Вальжан маань сайхан санваартны хайр инэрл зөөлөрч бурхан тэнгэрт хамаг гимнүглээ намжлан цаашид шинэ хүн болохоор сэтгэж болоод. Шоронгийн амьдралыг сануулах өнөөх айхтар тэнсэн харгалзах бичиг баримтаа урж тастаад шин дүр төрхтөөр эргэн ирэхээр боллоо. 8 жилийн дараа Парис хотын гудамжаар нэг өсгөлөнд нэрвэгдсэн гуйлагчдаар дүржээ. Үзэг зоригтоход биднийг нэгэн ойдлын үйлдвэрт аваачих ба тэнд ажилчдын дунд үмэн дэгдэж байгаа харагдана. Тэр үйлдвэрийн ахлах мастер албан тушаалтай нэг нөхөр байнга л эмэгтэй ажилчдын тав тухайг алдагдуулж бүр янз бүрээр дамталдаг бөгөөд ялангуяа олноос онцгой үзэсгэлэнтэй хөөрхөн төрсөн Фантин гэх бүсгүйг ихээр хоргоодог гэжээ. Бусад эмэгтэй ажилтнууд ч одоо түүний гоё сайхан төрхөнд натаахаж савл хийвэл муу хэлж ад үздэг байв. Нэгэн удаа ойдлчин хүүхнүүд Фантин бүсгүй загтал эрсдийг нь анзаарч бүр булаач авч уншаад Фантиныг гэрлээгөө охин хүүхдээ гэдгийг нь олж мэддэг. Үүнээс бол хил амгаарч бүгд л хөөрхий Фантиныг 9 шидээр дормжиж бараг л ийм болж бүтэхгүй хүнийг энд ажиллуулах ёсгүй хөөх хэрэгтэй гэдэг байгаа л тоо. Харин энэ үеэр бид бүхний ичнэ танил Жан Вальжангой чинь үйлдвэрийн эзний дүрээр орж иж харагданаа. Хөө бүр гараад өгчээ. Тэрээр нэрээ Маделин болгож өөрчлөөд бодвол нөгөө санваартны өсөн мөнгөний эдлийг зарж борлуулсан мөнгөөрөө бизнес эхлүүлж бүр хотын дарга болсон юм гинэ. Тэрээр ажилчдын дунд үүсэж байгаа нөхцөл байдлыг намжаах гэж үздэг ч хэн нэгэн тэднийг цонхоор ажиллаад байгааг анзаардаг.
Тэгсэн тэр хүн нь 8 жилийн өмнө мань нэрийг тэнцэн харгалзахаар сулсан шоронгийн харгалзагч Жавер үйдэг шүү. Байдал нэг л биш болсон санагдсан тул Валжан ахлах мастертаа асуудлыг зохицуул гэж даатгаад өөрөө нөгөө харгалзагчийн учрыг олохоор явдаг. Гэхдээ өнөөх олиггүй ахлах мастер нь асуудлыг зохицуулж гүйгүүлсэн юм бол байсангүй. Фантин бүсгүй уг нь өөрийгөө охинтой гэдгийг хүлээн зөвшөөрч охины эцэг нь тэднийг хаяад явсан дэм буудал ажилладаг хүмүүст охиноо үлдээсэн. Одоо хүүхдэд ижээхийн тулд энэ ажлаа хийхээс өөрөө аргагүйгээд хамаг үнэн учраа тоочдогч үйлдвэрийн ажилчид болон ахлах мастер нийлж байгаа түүнийг элдв янзаар доромжилж сүүлдээ бүр хөөж туугаад гудамд гаргачлаа. Энэ зур Валжан болон хуучин шоронгийн харгалзагч хоёр уулзалт хийх ба Валжан харгалзагчийг маш сайн таних бол шоронгийн харгалзагч ашгүй түүнийг таньсангүй. Тэр харгалзагч энэ үйлдвэрийн орчмыг хариуцсан эргүүллийн цагдаагаар томилогдоод ирсэн бахва. Валжаныг танихгүй учраас 100 хүнийг ажлын байраар хангаж сайхан сэтгэл шударга зангаараа олон түвний хүндлэлийг хүлээсэн үлгэр жишээ иргэнгээд магтаад голтой. Ер нь бол 8 жилийн өмнө санаартны хэлсэн үгс Валжанд маань нэлээд гүн туссан ба тэр цагаас хойш амьдралаа эрс өөрчлөөд байгаа юм шүү дээ. Гэхдээ л харгалзагч Валжаныг айгүй танил харагдаад байгааг бас хэлээд амждаг. За тэгээд энэ хоёр минь тус мэдлэлцээд байж итэл гадаа хин нэг хүний тусламж дуудан бархирах чимээ гарч Валжанч яран сандран гүгэд гарчихв. Тэгсэн нэг настайр тэрэгтэй ачаан дарагдаад годомжинд шавар шалбагтай хойлдсон үхсэхийн агуур амд тэмцсэн байх ба. Валжанч одоо жирийн хүнд баймгүй бэр танхигээ дахин нэг удаа ашиглан тэргийг өргөж нөгөө хүнийг аварч дөнгөлөө. За яг энэ цаг мөчтөл түүнийг ажиглаж байсан харгалзагчийн нүдэнд айгүй танил дүр төрхөд тодорч амьдралдаа нэг удаа ийм хүчтэй хүнтэй таарч байснаа сандаг. Манер 8 жилийн өмнө ор сургаггүй алга болсон хориглолын тухай бодох ба улмаар Валжаныг чухам хэн болохыг олж мэдхийг хүсдэгэ. Тэгээд яаж зүгээр ах вэ? Парист байдаг цагдаагийн төв салбар руугаа мэдгэл лидерийг хүргэлчих юм уу бас. Үдэг зөлөгдөж нөгөө оюутны үйлдвэрөөс хөөгдөг Фантин бүсгүй хар шөнөөр зүвт идрээ зарж охин төжихийн тулд хэдэн зоос олох гэж явж байгаа нь харагдана. Үнэхээр арга мухарсан болтой хөрхий. Намирсан урт үсээ тайрууллаа, дээрэс нь үүдэн шүдээ хүртэл ахууллаа. Байдал бүр дордож хувь тавилан түүнийг ямар ч сонголтгүйгээр эмсийн хүрээлэн рүү хөтөлдөг. Амьдралд нь ёроолдоо хурч ямар ч итгэл найдвар болсон тэрээр би мөрөөдөлтэй байсан хэмээн ойлонд болно. Нэг шөнө харгалзагч Жавер гудамжны эргүүл хийж байгаад нэг галзуу солиотой байрны хүүхнийг эрэгтэй хүнтэй маргалдаж бүр нөгөө эрэгтийнхээ нүрийг самардаад авч өгөл явдлыг олж хардаг. За тэр хүүхэн бол Фантин бүсгүй байсан бөгөөд танихгүй эрэгтэй түүнийг хүч төрөмгийлэх гэж байсан тул амьхандаа өөрийгөө хамгаалах гэж оролцсон юм байна л да. Харгалзагч Жавер ч олон бодлого шууд Фантиныг баривчлах шийдвэр гаргав. Харин тэр үед ханаас ч бүүмэд хотын дарга Жан Валжан гарч ирээд хуучин ажилтан байсан Фантиныг таньж наа түн чин шорон биш эмнэлэг явах хэрэгтэй юм биш үү гэд бүсгүйд туслах гэж оролддог. Фантин ч үйлдвэрийн дарга олж харчаад та намайг ажилтнаараа халуусан одоо би хувхаа хоосон болж миний охин Косет өвчнөөс болоод үхэх гэж байна гэдэл бөөн гомдлын нулимс унгаж хэллээ. Ягаад ч юм Фантин бүсгүй нүд талтан байдалд Валжин өөрийгөө буруутгаж шууд бүсгүйг өргөж аваад эмнэлэг рүү хөргөж өгөхөр явдаг. Энэ зураа Валжин Фантин хандаад хэлж байгаа юм. Би охиныг чинь заавал байгаа газраас нь олж авчирч өгнө хэмээн амлалдаг. Удалгүй харгалзагч Жавер Парисаас захидлуулан авах ба 8 жилийн өмнө ор сургаггүй алга болсон хоригдол Жан Валжан олцсон талаар мэдэж авдаг. Гэхдээ энэ харгалзагч Жавер бас их сонин юм аа. Жан Валжан дээр очиж уулзаад өөрийг нь орхсон хоригдолтой андуурж сэжиглэж байсан эдэргээд уучлалгуугаа зогсож байх шиг. Мөн тэр хэрэг харгалзах ялыг нь оноох шүүх хурал удахгүй болох гэж уудлаар дуулгадаг. Валжан түүний яриаг сонсоод гайхдаг ч гэсэн түүнд хандаа ингэж хэлж байгаа. Та буруу зүйл хийгээгүй. Ажил үргэл биелүүлсэн. Зүгээр гэж хэлээд явуулав. Гэхдээ л Валжан өөрийнх нь өмнөөс хэн нэгэн гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлж байх вэ гэдэл сэтгэлэн жилэрхэж эхлэх болтой. Орой болоход мань хүн шууд л өнөөх өөрийнх нь өмнөөс ял авах гэж хүний шүүх хурал дээр очиж үн дүр төрхөө илчлэхээр шийдлээ. Шүүх хурал дээр очиод хоригдол байх үеийнхээ дугаарыг хэлж 8 жилийн өмнө хэл сургаггүй алга болсон хүн чинь би байна гээл энэ хүн гин буруугүй гэдэл өөрийгөө илчилж байгаа юм. Даанч дэндүү нэр хүндтэй сайн хүн тул хинч түүний үгэнд итгэсэнгүй. Ингээд л Жан Валжан маань ямар ч тач өөрийгөө илчилж асууж шалгах зүйл гарвал би эмнэлэгт байгаа шүү гэж хэлснээр шүүхийн танхимыг орхин гарав. Үүнийхээ дараа Валжан эмнэлэгт очиж Фантиныг ирэглээ. Өндөр халуунтай байгаа Фантин охинод иргэдэн ирсэн байна хэмээн хийм хараад дэмэрийн эвдэх ба Валжанч түнд хэлж байгаа. Охиныг нь удахгүй авчирнаа. Цаашид сайтар халамжилж сайхан амьдрал үзүүлнэ гэд амлалт өгөх ба энэ үгсийг сонсож сэтгэлэн тавьжирсан Фантинч төд удалгүй эмнэлгийн орон дээр таалт өгслөө. Жан Валжан хөргөлтөө хувь тавилангийн золиос болсон Фантины араас харамсан гашууднаа. Яг тэр мөчтөл харгалзагч Жавер гэдэг нөхөр чинь Валжаныг баривчлахаар эмнэлэгт хүрч ирэх ба Валжанч хэлж байгаа. Надад 3 хоног өчгөө. Хөөхөө өвчтөе охиныг нь би олж авчрах ёстой юм. Ирээд би бүх гэм бурууга хүлээнэ хэмээн учрлав. Даанч харгалзагч Жавер түүнийг ер нь ойлгох шинжгүй үгийн солиогүй сэлэм далайхан дээрээ Валжанч бууж өгөхөөс татгалзан модны уурхаа шүүрч аваад Жавертэй толдож гарлаа. Гэвч мясны өдөөс хүчин мөксдг нь тодорхой тул Валжан зүгтгаас өөр сонголт байсангүй. Ийхүү Валжан цонхоор өсөрч голын ус руу шумуу цугтаалаа. Үзэг солигтод насан өд болсон Фантины охин Косет нь дэм буудлын ажилуулдаг эхнэр нөхөр хоёрынд толгой орогдож байгааг харуулдаг. Үнэн хэрэгтээ Косет охин өвчин эмгэг тусаагүй бөгөөд овчин санаатай эхнэр нөхөр хоёр хөөрхий түүнийг гэрийнхээ зарцуулгаж ээжээс нь илүү их мөнгө авахын тулд хотл үсээр дүүрэн цагт хэлгээдэг гэжээ. Тэд Косет охинд маш хэрцгий ханддаг хэрнээ өөрсдийнхөө төрсөн охиныг тултал нь эрхлүүлэх аж. Бяцхан Косетыг харанхуй шөнөөр ганцаарнг нь усанд ёо гэж хөөжж байх шиг мөн дэм буудалд нь хонсон зочдыг согтоож байгаад эд зүйлсийг нь хулгай хий гэж мэгээд ер нь манаргадаг гарууд болтой. Бүр зочдынхоо хоолнд гудамжны муурны мах хүртэл хийдэг нарийнтай хац хүмүүсгээд боттоо.
Тэр шөндөө Жан Вальжан дэн буудлыг нь олж ирээд бяцхан Козетод ээж нь өөд болсон талаарх гонигт мэдээг дуулгаж өөртөө хамт явах хэрэгтэй хэмээн ойлгуулдаг. Даанч нөгөө дэн буудлын залтай эцэст нь охтыг явуулж чадахгүйгээ жүжиглэн охиныг төрсөн үржихээ хайрладаг. Им тарианд нь их мөнгө зарцуулсан эдрэгэд баахан худлаа бурж байгаамаа. Вальжан Фантины өрнөөс гадна өчнөө мөнгө нэмж төлж байж арайхийн Козетыг тэндээс салган авч дөнгөдөг. Олон жил ганцаар амьдэрсэн Вальжан Козет охинд төрсөн аав ээжийнх нь үргийг нэгэн зэрэг орлоно гэж амлах ба анхудаа хин нэгний хувьд чухал хүн болж буй энэ мэдрэмж түүнд маш онцгой санагдаж байв. Тэднийг дэн буудлыг орхисны дараа харгалзагч аваар тэдний мөрөөр мөшгөөж явж байх ба нөгөө залтай гэр бүлийн хорч гисэн гэмт хэрэгтэн гэдгийг мэдсэн бол өшөө их мөнгө салах ёстой байж хэмээн харамсаар л байгаа харагдана. Удалгүй Вальжан Козет хоёр хотын хаалган дээр ирэхэд битүү янз чалгалт тэднийг өгтлээ. Вальжан чандыг авч шууд Козетыг тэрэн зүгтгаар шиддэг ба Жавар харин Вальжаны хориглох үеийн дугаарыг хашгирсаар тэдний араас хөөчихл. Вальжан ос олж аваад өндөр хан руу авирч Козетыг тэрэн амжилттай болтчихлаа. Тэд эцэст нь нэгэн сүмд орж хоногдохоор шиддэг ба тэгсэн дээгэн үед нөгөө тэргэн даруулаад твтэж байхдаа Вальжаны ачаар амьд гарсан эрэгтэйтэй таарчв. Тэр эрэгтэй нь Вальжан Козет хоёрт шууд баяртайгаар тусламжийн гараа сунгалгүй явахвэ. Ийхүү Вальжан энэ цаг мөчөөс хойш дахиад л газрын гавар орсон мэт алга болж чимээгүйхэн амьдрахаар шийтгэн лавтай. 9 жилийн дараа 1832 он Парисын ядуурлын төвшин бүрт ордож туйлдсан ард түмэн нь хаад ноёдоо буруутхан гудамж талбайгаар дүүрэн бухимдсан иргэд байхолжээ. Тэр дундаас үс санаараа нэгдсэн ховсгал залуус бүлгэн байгуулж ард иргэдийн дэмжлэгтэйгээр хаан засгийн эсрэг тэмцэл эхлүүлэхээр зориг шилжүүлсэн байв. За тэдний дунд Марис гэх залуу байх бөгөөд энэ нөхөр улс баян гэр бүлээс гаралтай ирнэ тэмцэлд оролцож гэр бүлийнхээ нэр төрийг гутаасан тул адлагдаж омгор өрөө түрээслэн амьдарч эхэлсэн байна. Энэ Марис гэх залуу нь Эпенион гэх найзтай. Яг нь Марис болохоор Эпенион гэх энэ охины найзаа гэж боддог боловч энэ охин бол арай өөр санаатай байгаа юм шиг байна. Нэг өдөр Мариус бидний танил Вальжан болон нас бид хүрсэн үзэсгэлэнтэй Козет охин хоёрыг ядуу гуйлагчдад мөнгө тараагаад явж байгааг олж хараад баг анхны харцаар Козетэд сэтгэл алдарч байгаа болтой. За бүр энэс сонирхолтой явдал нь юу болдгоо гэвэл нөгөө Козетийг өсгөх нэрээр дэм будлаа зарцалж байсан гэр бүлийнхэн чинь годомжинд амьдардаг ядуу гуйлагчд болчихжээ. Тэгснэ Вальжан Козет хоёрыг таниад цагдаас сэргийлэх дуудан барина гэж сүрдүүлэн мөнгө салах гэж үзэж харж байгаамаа. Тэр аваар нэг хүмүүс хаан дэгдэнгүүт чинь эргүүлийн цагдаа буюу харгалзагч аваар хүрээд ирчин шүү дээ. Байдал бичсэн тул Вальжан охиноо дагуулаа зогтлаа. Тэр үеэр Козет нөгөө Мариустэй бас харц марц тулгараад амжиж байгаа юм аа. За тэгээд нөгөө олиггүй гэр бүлийн хоёр чинь эргүүлийн цагдаа Жаварт Вальжаны талаар алтан гушууг үргэлдгээрээ хүргэж Жаварч олон жил баривч чадаагүй яваа Вальжаны араас хөөцөлт хүснэ дахин сэтэрэлгүй яах вэ? Нэрэн дөрөв Мариус сэтгэлтэйгээд яригдаад байсан Эпенион гэдэг охин чинь энэ хоёр бүтгэн нөхдүүдийн төрүүлж өсгсөн охин юм байна шүү дээ. Олон жил өнгөрсөн болохоор нэгэн цагт хүүхэд насаа хамт өнгөрөөж байсан Козет Эпенион аль алин нас биеийн төрсэн бүсгүүчүүд болцоожээ. Энэ бүхний дараа тэмцэх залуу Мариус маань найз Эпениондаа хандаж чи ээж аавдаа мэддэхгүйгээр саяны охиныг хаана амьдардгийг олоод өгөөч. Хэв тэг чадах юм бол хүссэн зүйлийг чинь өгөн шүү гэж гуйлаа. Эпенионы хувьд бол хайртай залуу нь өөр эмэгтэйн араас хөөцөлдөж байгаа нь гонигтай санагдах боловч өөрөөс нь амжилтлан гуйж байгаа хүсэлтийг бодолцож бараг туслахар шийддэг. Тэр шөнө хувьсгал залуучуудын бүлгэн хуран цуглаж нууц төлөвлөгөөнийхээ талаар хэлцэх бөгөөд Мариус харин зөвхөн Козетийн тухай бодоод бүр нэг жингүүцэн айтаа сууж байлаа. Найзууд Мариусыг анхны харцаар дурлчиж гэж шоглох боловч бүлгмийн өдөрдөгч болтой нэг залуу түүний ингэж байгаамаа. Хийж байгаа зүйлдээ төвлөрсөнгөө гол ажилдаа анхаараач идэргээд зандарч байгаа нь харагдав. Удалгүй бүлгмийнхэн ядарсан ард түмний дуу хоолойгоос нэгэн нөр нөлөөтэй эрхэм нас орсон тухай мэдээг хүлээн авдаг. Энэхүү үгэл нь хувьсгал залуучуудын тэмцлээр яаралтай эхлүүлэх дохио болсон бөгөөд бүгд л хувьсгал хийхдээ бэлтгэр болцгоо. Гэвч энэ үеэр Эпенион охин Козетийн гэрийн хангийг олж мэдээд Мариус дуулгасан тул Мариус төр засах ажлаа түр хойшлуулад Козетийн гэр рүү гараад очлоо. Нөгөө талд Козет нь бас Мариусыг анзаарчжээ. Тэр хүн намайг олоод ирдэгч болоосоо эдэргээд эмороо дуулаад байгаа болтой. Харин Вальжан аав нь түүний аюулгүйд санаа зов таньж мэдгүй хүмүүстэй уулзахыг хязгаарч зөвшөөрөхгүй гэдгээ дахин сануулна. Козет гэхдээ Вальжанаас өөрсдийнхөө юуны учир байнга нуугдж тусгаарлагдсан амьдардаг шалтгааныг тодруулахыг хүсдэгч Вальжан түнд зарим юм нууц хэврээ үлдэх нь илүү дээр байдаг юм а гэд ерөөс ойлгохтой тайлбар хэлсэнгүй. Энэ бяцхан маргааны дараа Козет маань эмэрч гадаа гарах үеэрээ хашааны хаалган дээр зогсох Мариусыг болоод харчдаг. За энэ хоёр маань хоёулаа бие биедээ хайртай гэдгээ маш богинохон хугацаанд ойлгож нэр усаас солилцоод ер нь бол анхны уулзалт маш товч тодорхой өрнөж байгаамаа. Мөн энэ цаг мөчид тэдэнд энэ боломжийг бүрдүүлж өгсөн Эпенион охин алсаас тэднийг ширтэн зогсох ба Мариусыгаа алдлаа гэж чухам зүрх сэтгэл нь өмөрч байгаа нь харагдана. Нэрэ Мариус Козет хоёрын уулзалт Вальжаны Козетыг дуудах чимээнээр өндөрлөлөө. Козет яарсаар гэрлүүгөө орох бол Мариус бутны цаанаас Вальжанаас нуугдан зогсно. Мариус тэндээс явахаас өмнө Козетийн цагаан алчуур газар унсан байхыг хараад өвтөлж аваад явлаа. Үүнтэй зэрэгцэн нөгөө хуучин дэм буудлын эзэн буюу Эпенийн аав чинь танхаа бүлэглэл бүрдүүлж байгаад Вальжаныг барьж авч эрүүгийн цагдаа Жаварт тушаан шан харамж олж авна гэд бүр шийтгсэн явж идэх шүү. Тэгтэл түүний охин Эпенион аавыгаа бүтггүй эрг хийж байгааг мэдээд тэр хаваар нэг чанга хашгирч байгаамаа. Энэ чимээг сонссон Вальжан сандарч өөрсдийг нь Жавар цагдаа олоод ирлээ гэж яагаад Козетийгаа яаруулж одоо байгаа гэрээсээ зүгтэн өөр газар руу явахаар шийддэг. Козет яарч ядаж байж Мариус зориулаад захиа авчиж хашааныхаа хаалганд тавьчлаад үлдээгээд байгаамаа бас. За тэгсэн тэр захиаг нь Мариус биш Эпенион төрүүлж олж хараад аав явчихдаг. Энэ явдлын дараа Мариус Козетийн байшинд очиход тэд аль хэдийн уул мөргөө арилаад өгсөн байлаа. Тэгээд Козетийгаа хайгаад тэрүүгээр явмаар байсан ч гэсэн хувьсгал тэмцэл хийх цаг мөч ойрцсон тул гол үйл хэрэгтэй анхаарахар шийддэг. Үүнтэй зэрэгцэн Эпенион охин эрэгтэй хүний хувц өмсөж хувьсгалд нэгтгэхэр зориг шулуудаж байгаа нь харагдана.
Францын хувьсгалын төлөөх босгочид зэр зэвсгээ бэлтгэхийн хажуугаар хотын нийт иргэдийн хувьсгалд нэгтгэх уриалнаа. Маргааш нөгөө ард түмний дуу олоо болдог байсан эрхмийн оршуулгын ёслолын үеэр залуусуулан иргэд учир зүггүй хувьсгалын дуу дуулж туг намируулад эхэллээ. Улмаар хамаг ард иргэд нь бөөндөө тэмцлийг дэмжиж илүү сайн Франц улсыг хүсэж байгаагаа дуу нэгтгэгээр илэрхийлнэ. Тэгсэн нөгөө жаваар цагтаа чинь энгийн ард иргэдийн дунд шургаж босгочийн дүрээр тагнуул хийж яваад ч шиг үнэн өмхий санаатай нэг ширхэг хүн байна. Удалгүй хааны цэргүүд зам хаан гал нээж тэдний суманд ямар ч гэмт зэмгүй хөгшин эмээ өртөн амь насаа. Энэ нь цэргүүд болон ард иргэдийн хоорондох тулааны эхлэлийг тавьж цус урсгасан тэмцэл өрнж эхэллээ. Хотын иргэд гэрийнхээ цонхоор хамаг байдаг тавилга эзүүсээ шидэж цэргүүдийн эсрэг хамгаалт тусахыг хичээнэ. Хувьсгалыг өдөртөж буй залуу ингэж байгаа. Цэргүүдийн төлөвлөгөөг сайн тагнах сайн дурын хүн байна уу гэж сургалахад жавар цагдаа босгочийн дүрдээ бүр орчихсон. Би тагны барий болоо явчлаа. Хариу бүрөө болоход нөгөө айлуудын тавилгаар босгосон хаалт нь гол замыг бараг бүрэн хаасан байх ба хурамч тагнуулын дүр эсгэж байгаа жаварч эргэж ирээд өнөөдөр цэргүүд довтлохгүй гинэ тэргээд худал мэдээлэл тараах гэд үдэс тарж байв. Тэр дунд байх бяцхан хүү түүнийг цагдаа гэдгийг таниад итгэж болохгүй хүн гэдгийг журмын нөхдөө ойлгож дөнгөдөг. Улмаар босгочид жаварыг хэд хэдэн талаас нь бүсэлж тэр дор нь буулгаж авлаа. Удалгүй бөөн цэргүүд гинт довтолж галнын нөгөө гудамжин жигнэсээ тайны талбар болон хувирч байгаамаа. Тэр дунд Мариус тэсрэг бүцтэй торхоо нааш чааш болох гэж үзэх ба өөрийг нь буутгах гэж үзэргийг анзаарах сөхөөгүй байв. Яг энэ үед нь Эпены найз нь Мариусын өмнөр орж бууны суунд өртдөгөө. Мариус торхыг дэлбэлнэ гэж жуман олон цэргүүдийг нэг юм ухрааж дөнгөв. Улмаар Мариус өөрийнх нь төлөө хамаа зөлж Эпенийг олж хараа тэрвч Эпенээс Козетийн үлдээсэн цагтлыг түн татгуулаад хайрт Мариусийнхаа тэрвэрт амьсгал ураалаа. Мариус өөрийнх нь төлөө амиа алдсан найзынхаараас уйлан гашуудаж байгаа нь харагдана. Удалгүй Мариус хайрт Козетийнхаа цагтл хариу өчөөд бяцхан хүүг гүйлгэж хөргөлдөг. Эвч хүүг ирэх үед нь эцэг Валжан хаалгаа нээж таарсан ба Козетээс уртаад хайрын цагааг нь уншиж байгаа. Захааг унсан Валжан дотроо залуу хүмүүсийн учир явдлыг гадарлаж охиныхоо хайрлаж буй хүнд тусаж хамгаалах ёстой гэдгийг ухаан босдог тэмцэл өрнжүү талбарыг зорихоор шийдэв. Валжан сэжиг төрүүлэхгүй тулд цэргийн хувцас өмсөөд яваад очлоо. Гэхдээ босгоч түүнийг дахиад л нэг тагнуулна гэж бодоод их болгоомжтой байцгаав. Валжан мөн жавар цагдаа босгочдын дунд хүлээстэй байгааг олж хараад нэлээд гайхдаг. Энэ үеэр байшингийн дээвэр дээр буутай цэрэг гарч ирж босгочдыг гиндүүлж угаад дайрах гэж оролддог ба Валжан ч одоо сорог байж босгочдод анхааруулснаар нөгөө цэргийг дор намнаж дөнгөв. Үүнээс улбалаад босгочдын Валжанд итгэх итгэл нь 200% нэмэгдэн тэрэ. Валжан босгочтой гар нийлж боломжтой аюулаас сэргийснийхээ дараа жавар цагдааг өөрийн гараар цааслах зөвшөөрөл хүсч болон тойруулаад аваад явлаа. Гэтэл Валжан гойчнууд өстөн дайсан жаварыгаа ямар ч нөхцөл болцлогоор зүгээр сулж явуулах ба хулгай хийж шоронд суусан үнэн боловч зөв хүн бол засарсан гэдгээ үүгэр батлахыг хүссэн бололтой. Жаварч түүний үйлдэлд нь гайхширч төд удалгүй зогтох боломжоо идлэн тэндээс явж байгаа нь харагдана. Харин Валжан агаарт хий будаж цагдаад цааш нь харуулсан мэтэр нөгөө хэдэн босгочтой ойлгож дөнгөдөг. Маргааш өглөө босгочдод сум гэхэр зүйл бараг үлдээгүү тул энгийн ард иргэдийг бүгдийг нь гэрлүүнд буцааж зөвхөн үндсэн бүлэгмийн залуус л тунарч үлдлээ. Тэд төвсгөлдөө бууж өгөхөөс татгалзан эцээ хүртэл цэргүүтээ тулдгаар шийдсэн байв. Тэдний дундаас тэмцэгч бяцхан хүү зоригтойгоор амиа алдсан дайчдын цогцсноос сум түгөөд явж бай. Цэргүүд түүнийг мөн өршөөхгүйгээр олон удаа галнын амийг нь ороодог. Ийхүү цэргүүдийн харгас үлд тэлгэнсэн бүлэгмийн залуус үхсэхийг үл хайрхран үлдсэн сумаараа бууталцаж эхэллээ. Гэтэл цэргүүд их буу авч ирээд босгочдыг илт давуу байдлаар хоморголон хөнөөж эхлэн тэр. Энэ үеэр Мариус хүн чарахтаж ухаан алдах ба Валжан харин түүнийг нь өргөж аваад бохрын хоолоогоор дамжин орохоор шийд. Хамгийн сүүлд бүлэгмийн удирдагчид нь тугаа өргөсөөр цэргүүдийн сумд амиа алдаж байгаа нь харагдана. Цус урсан тэмцлийн дараа цэргүүд босгочдын цогцыг зөөвөрлөж гудамж талбайг цэвэрлэх зур жавар цагдаа бяцхан хүүгийн цогцыг олж хараад өөрийн одон медалаа түүний чэйжэн дээр тавилаа. Өөрөөс нь илүү эр зургийг харуулсан бяцхан хүүд хүндэтгэл үзүүлж байгаа нь тэрэж. Тэрээр гинт Валжаны цогц амиа алдсан хүмүүсийн дунд байхгүй байгааг ухаарах ба яг тэр үеэр бохрын холооноос хин нэгэн хүний айхалж углах чимээг олж сонсдог. Валжаны хувьд ирээдүйн хүргэн болох магадaltaй Марсиугаа аварчих гээл бохрын өтгөн лаг дундуур халтарч унан барин түүнийг үүрч байгаа нь харагд. Ядаж байгаад нөгөө Дэмбуудал ажиллаж байгаад гуйлгчин болсон үлэн гар бохрын холоод төр нас орсон хүмүүсийн эд зүйлсийг тууж шуугаад явж байна. Охин нас орсон тухай мэдсэн ч юм уу гүү ч юм уу бүү мэд. Тэгснэ лаган дунд Мариусын бүгжийг хулгайлж байгаа шиг. Удалгүй Валжанч түүнийг олж хараад сүрдүүлэхэд өнөөхөнд бохрын сугаас гарах гарцыг нэг юм зааж өгч байж амь илтэрдэг. Мариусыг мөрөн дээрээ үүрэн алхах Валжан олон хонгол дамцаар эцэст нэг юм бохрын сугаас гарч ирэхэд жавар цагдаа тэднийг отоо зогсож байлаа. Валжан түүнээс Мариусыг эмнэлэгт хүрэх ганцхан цагийн хугацаа олохыг гуйж дараа нь хэрэгэ хүлээхээр амлах боловч жавар түнд ганц алхам үлбэл буудан шүү хэмээн анхааруулна. Гэсэн ч Валжан түүнийг үл хэрэгсэн хажуугаар нь зөрөөд гарчихлаа. Учир нь тэрээр жаварын нүднээс эргэлзээг олж харсан бөгөөд жаварч түүнийг буутах байтгаа зогсоож чадалгүй явуулчихв. Ер нь энэ жавар гэдэг хүн маань бүх амьдралыгаа турш шүтэж ирсэн хууль журам сахиулах үйл хэрэгтээ бууж өгч сайн мууг өдий хүртэл ялгаж чадалгүй амьдарч ирсэндээ гутран бохирос цэвэрлэх байгууламж руу өсрөн амиа орсон байдаг. Хэдэн өдрийн дараа Мариус залуу маань баян өвгийнхөө харшид ухаан орлоо. Өөрийг нь хэн аварсныг огт санахгүй байх ба амьд үлдсэн ч эх орныхоо төлөө хамтдаа зүтгэж байсан журмын нөхөд нь бүгд тэмцлийн үеэр амиа алдсан гунигт мэдэг сонсоод нэвширтэл уйлж гашууднаа. Тэр үеэр Козет ирж түүнийг тайвшруулах ба зовлон шаналлаа
хандаад ирээдүгөө хамтдаа бүтээе. Сайхан амьдрий гэд сэтгэл санааг нь овоо нэг дээрдүүллээ. Тэдний энэ байдлыг ажилтан зогссон Валжан маань өөрийгөө энэ залуу хүмүүст гай болно гэж бодсон уу яасан. Мариустэй тусдаа уулзах үеэр Козеттэй гэрлэхийг зөвшөөрөөд өөрийнхөө өнгөрсөн амьдрал шорон оронгоор явж байсан тухай бүх үннийг ярьж охиныхоо сайн сайхны төлөө тэднийг орхих ёстой гэж тултлан тайлбарлав. Мариус шилж байгаа. Козетийн сайн сайхны төлөө юм бол тэгдэ гэд энэ хоёр хуйлдаж Валжан маань хэл чимээгүй тэднийг орхихоор боллоо. Мэдээж Козет өсч хүмүүжүүлсэн хайртай аавыгаа сураг чимээгүй алга болсонд өчнөө л гуниглаж байгаа юм. Бодлого Мариус Козет хоёр маань нийчгэр хорим ёстой зохион байгуулж юу юугүй гэрлэхнэ. Хамгаа сайртай аав нь дэрэгдэн байхгүй тул Козет бас л гунигтай байв. Тэгсэн нөгөө өлөн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр зүсээ хувилгаад хос хоёрын хурмыг самархаар ирдэг ба Мариус тэднийг дорн таниад хөөж явуулахаар ухсав. Гэтэл овчин зэлтэй нөхөр нь ам нээж хадамаа Валжан чинь аимшигтэй гэмт хэрэгтэн бослог гардаг шүн бохрын суугт алсан хүнийхээ цогцыг үүрээд явж байсан. Итгэхгүй бол энэ бүгжийг би тэр хохирогчийн хуруунаас авч үл чадсан юм гэж хэлээд 500 франк нэгж эхэллээ. Мариус өөрийнхөө бүгжийг олж харсныхаа дараа өөрийг нь аварсан хүн Валжан үснийг олж мэдлээд тэднэр үхлийн харцаар харахад нөгөө хоёр нь самгардаж Валжаныг сүмд нугдаж үг хэлж өгдөг. Улмаар Мариус сүйт бүсгүйгээ дагуулan хурмаа гүйцэлгүй гарч явдаг ба зайлт эхнэр нөхөр хоёр ч гэсэн хүсэн хүсээгүй тэндээс хөөгдөв. Тэр шөндөө Мариус Козет хоёр Валжаны нугдаж буй сүмийг олж очиход Валжаны эрүүл мэнд нь эрс доройтож өнөө маргаашгүй болсон байдалтай сууж байлаа. Валжаны нөгөө ертөнц рүү явуулсныг сануулгах мэт Козетийн ээж Фантины сүнс нүдэнд нь үзэгдэж харагдаад л Кночдоо сүүлийн удаан амьж харсандаа их баярлах ба өнгөрсөн амьдралаа шүлэг болгон тэрсэн цагтлыг Козет татгуулснаар Валжан ах маань амгалан тавина орслоо. Жан Валжан амьдралыгаа туршид зовлон шаналлыг ясмахандаа тултал үзсэн ч Козетыг асарч хамгаасныхаа үрээр бусдыг хайрлаж сурсан юм а. Үгэлдээ нүр дуулахын өмнө охиноо сүүлчийн удаа дэврэхэд амьдралыг нь бүх харамсал гэмшил арилж сэтгэлийн амгалан мэдэрлээ. Козет эцгийн араас хингэнт лүйлэн гашууддагч Валжаныг Фантины сүнс дагуулan явах ба бусад амь насаа харамсалтайгаар алдсан дөрүүд ч эх орныхоо ялтын төлөө дугдуулж бахархалтайгаар тэнгэрийн орныг зорсноор энэхүү кино маань өндөрлөдөг. Сайн хүн байхын утга учир нь зөвхөн хууль журмыг сохроор даахтаа бас бусдад нинжин сэтгэлээ түгээж харилцсан бие биенээ ойлгоход оршдгоо. Мөн олдсон энэ амьдралаа харанхуй байх уу, гэрлэр дүүрэх үү гэдэг нь хувь хүнээс хамаарах сонголт байдаг. Энэхүү бүтээлээр илэрхийлэхийг зорьсон мэт байна. Бас нэг бодогдуулахаар байгаа зү. Ингээд та нарт энэ контент таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн удаа илүү гоё контент орно шүү. Тэр хүртэл хүлээж аваарай. Тун утгагүй уулзъя.